Сайн байцгаана сонсогчдоо Moin Mongolia подкастын 23 дугаар дугаар өгнөгээр та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр энэ дугаар дээр бид нар хог боловсруулалтын талаар та бүхэнд дэлгэрэнгүй ярих болно. За тэгээ энэ дугаар дээр маань бидний найз Төвшин Түр маань оролцож байна. Тэгээ урилгыг хүлээн авч оролцсонд баярлалаа. Тэгээ Төвшин маань манай зочдод өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. Сайн байна өнөөдрийн намайг Төвшин Түр гэдэг. Яадагаар Хамбургийн техник сургууль инженерийн ногоон технологи гэсэн чиглэлээр сурж байгаа. Англиар Energy and Environmental Technology. Тэгээд би энэ 12 настай байсан. 10 настай төгссөн бакалаврын англи төгссөн. Тэгээд мастерс аваад. Яа, баярлалаа төвшөөдөө. Тэгээд бидэд бол тийм уянгагийн маань хэлдгээр өнөөдөр бол хог боловсруулах, хог ялгах, ялангуяа Германд ерөнхийдөө ямар хөө байдаг гэдэг талаар нэлийн төвлөрч ярих байгаа. Тэгэхээр бидэд интернетээс нэг бичлэг олсон. Тэгээд тэрийгээ та бүхэнтэйгээ бас хамтдаа үзээд тэгээд тэрийгээ илүү дэлгэрүүлээ төвшөөгөөсөө асуугаад яриад явъя гэж бодож байна. За. Тэгэхээр Müllentsorgung. Gewobag erklärt die richtige Müllentsorgung. Das sind Marco, Ali und Nadja. In ihrer Berliner WG fühlen die drei sich rundum wohl. Wenn nur das Müllproblem nicht wäre. Im Hof stapeln sich haufenweise Abfälle. Das sieht nicht schön aus. Fürchterlich und lockt außerdem Ratten und Ungeziefer an. Zeit, den Müll korrekt zu entsorgen. Doch was gehört in welche Tonne? Ali hat sich informiert und weiß, in die blaue Tonne kommen Pappe und Papier. Große Teile zerkleinert er, um Platz zu sparen. Die Wertstofftonne in Gelb oder Orange steht für Metall und Plastik sowie für Verbundstoffe wie Milch und Saftkartons zur Verfügung. Zu den Bioabfällen zählen Essensreste und Pflanzen. Und die schwarze Restmülltonne nutzt Ali schließlich für, nun ja, Rest. Zum Beispiel altes Geschirr, Staubsaugerbeutel oder Textilien. Aber Achtung, Elektroschrott gehört hier nicht hinein. Und ganz wichtig, nach der Müllentsorgung schließt Ali die Tonnen sofort wieder. Drumherum stellt er keine Abfälle ab, damit ungebetene Gäste fernbleiben. Altglas entsorgt Nadja natürlich in den dafür vorgesehenen Behältern. Weil im Hinterhof nicht für jede Farbe eine Tonne vorhanden ist, macht Nadja sich auf den Weg zu den nächstgelegenen Containern. Denn sie legt Wert auf die richtige Trennung nach Grün, Weiß und Braunglas. Wohin aber nun mit alten Elektro- und Haushaltsgeräten, Möbeln, Batterien und sonstigen Schadstoffen wie Farben oder Lacken? All das entsorgt Marco nicht in den Tonnen im Hof. Haushaltsbatterien gibt er im Supermarkt ab. Will er Schwer- oder Sondermüll loswerden, bringt Marco ihn zu einem Berliner Recyclinghof. Oder kontaktiert online oder per Telefon die BSR und vereinbart einen Abholtermin. So leisten Marco, Nadja und Ali ihren Beitrag zu einem angenehmen Wohnumfeld. Die Nachbarn danken es ihnen, genau die Natur. Und noch dazu spart die ordnungsgemäße Mülltrennung Geld für alle. Spitze! Erfahren Sie. Ja. Тэгэхээр богино хэмжээний бичлэгээ хэдүүлээ үзчихлээ. Тэгэхээр одоо энэ дээрээ тийм хэдүүлээ одоо илүү жоохон дэлгэрүүлээд яг ямар хогонд ордын гэдэг талаар бас ерөнхийдөө дэлгэрүүлээд ярих гэж бодож байна. Тэгэхээр уянгаа маань хэлүүлэх үү? За тийм. За би эхний хоёр хог ялгалтаа авчий. Тэгэхээр эхнийх нь цаас байсан те. Тэгэхээр за тэр цаасан дотор ямар хог орж ийн. Тэрийг бас хэрхэн яаж ялгаад цаасаа одоо хэрхэн яаж тийшээ хайвал бас зөв зохиолтой байна. Тэр талаар төвшөөд илэрэнгээр өгөөч. Цаас гэх юм бол ер нь бол та нар одоо хэрэгжих цаас байна те. Одоо ер нь бол цаас гэр нь урж болохоор зүйлсээ ер нь одоо цаас шиг урагдах зүйлсээ ер нь цаасны хувьд хайна.
Тэгэхээр бас картон цааснууд бас зөв, хайхан зөв. Гэхдээ картон дээр та нар анхаарах хэрэгтэй. Картон зарим картон дээр ингээд дээр нь ингээд жоохон гялгаар уутаж юм уу те. Ингээд одоо жишээлбэл дээр нь ямар нэгэн марк юм байх юм бол та нар энэ харах юм бол ингээд мэдрээд үзэхэр чинь яг тэр чигээр цаалж жоохон наалцчих юм байна. Ийм цаалын хондоос болохоо. Хэм болохоор ер нь ингээд ураад үзэхэр сайн урагдчихвэл ер нь тэрийг хайж болно те. Тэгэхээр одоо яг жишээ нь ийм хялгардуу ч юм уу? Ийм цаасыг тэгээд хаашаа хаяна гэсэн үг үү? Энийг бол ер нь бол одоо сайн би genre хаусмер гэж нэрлэсэн байсан. Тэр нь болохоор гэрийн хог. Тэгээд манай энд яаж нэрлэдэг вэ гэхээр хастмер гэж нэрлэдэг. Тэр нь одоо үлдэгдэл хог гэх юм уу одоо өөр ингээд янз бүрийн хогийн савнууд байсан шүү дээ. Тэднээс авахгүй бүрцээс нь хайх авахгүй тэр вижн дээр чинь аймс ч юм уу та. Тэгээд нахим боловсруулахад хэцүү тийш хайдаг байхгүй. Тэгээд энэний картоныг цаас руу хайж байхгүй. Яг л дээр юу гэдэг вэ? Аха. Тэнгүүд сая одоо эхнийх нь ялгалтын цаас, хоёр дахь нь бет штофе буюу металл, тэгээд одоо сүүний хог цаас байгаа шүү дээ. Тэнгүүд би яасан бол саяны төвшөөгийн харуулдаг цаасыг тэр сүүний цаас мас хийсэн рүү баг хийх байсан баха. Тэр шаардлагатай. Тийм нөгөө нэг гелбезак гэдэг одоо биднэрт байдаг байхгүй манай сонсогчтой. Тэгвэл тэрэн дотор бид нэр сүүний цаас, жуусны цаас тэгээд ямар нэгэн жимсийг ингээд багалцсан пепакунг тэрэн дотор бас тэр цааснуудыг тэр гелбезак руу хийдэг. Тэг би бол ястан бол тийшээ хайчих байсан юм шиг байна. Хараа зөв сонсож байна. Аха. Тэр бол юу гэдэг вэ? Одоо энэ хогийг цааш нь ингээд дахин боловсруулахад герман нэг систем ямар байдаг гэхээр хөвөн яг гардаг байхгүй. Тэгэхээр хогийн компаниуд тэр хийдэг. Тэгэхээр одоо манай Хамбургийн хог боловсруулдаг юм хог ялдаг компани өөрөө яг тэр нэг технологи байна уу тэрэн дээр одоо хэрэг ачаагүй. Одоо тэрийг одоо яг тэр хог одоо энэ хогийг шарууд дотор авмаар өнөө өсөд нэг үлдэгдлээр авмаар өнөө одоо хот болсон хогоо өөрөө боловсруулдаг. Манай Хамбург яадаг байх нэг тэр үлдээл хогоо шатаагаад тэргээ дулаан хийдэг байхгүй. Тэгээд хогийн нэг дулаал тийм 50% ч лөө тэр хог станцаас авчдаг одоо манай паб болж байгаа. Хэн болохоор ямар газар амьдарч байна. Тэгэхээр тэр газрынхаа хог ярьдаг газраас авцаач юм гэдэг хэлээд. Ер нь бол ойролцоогоор уянгарчд байж болно. Миний нэг харлаа үлдэгдэл рүү хайдаг ч бас байж болно. Тэгэхээр ойролцоогоор ингээд зөв хийдэг юм болно. За тэгэнгүүт хэдүүлээ энийг нэг товчхон тайлбарлаад хэлчихв. Бет штофе гэдээ байсан шүү дээ хоёр дахь хог ялгалт буюу. Тэгэхээр тэрэн дотор яг юу нь орж ийн, яаж ийн гэдэг төвшөөг бас нэг тайлбарлаад өгөх үү. Бет штофе энийг орчуулах юм бол тэр нь үнцэнтэй байсан хог гэж хэлж болно. Яг гэж тийм үнцэнтэй бас илүү байх юм байна та. Тэрнэр ингээ юу орж ийн гэхээр эхлэж үйсэн пластик орж ийн. Пластикийг ингээ байрлал хажгаар ингээ жоох айгу пластик чи ер нь бол ингээ амар удаан хэвээ барьдаг та. Тиймээс бид нар ингээ цаас масны ховон дотор иж мар цаас боловсруулж байгаа. Тэр нэг пластик ингээ амархан урагдахгүй. Тэр машин танах хэмжээ ингээ жоох орооцлуулаач юм тийм асуудал байдаг. Пластик юм бас ингээ онцгой байцуулахаар тийшээ ороод бид нар дахин хайлуулаад ч юм уу одоо юу гэдэг хөснөлгүүд дотор ингээ сакснууд байдаг та. Тийм нэг хатуу сакс юм уу дахин ингээ хийдэг болохоор бас тэр шаардлага орно. Одоо үнцэнтэй тооцогдож байгаа. Өөр үнцэнтэй байсан нь тэгэхээр бид нарын мэддэг алтан мөнгнөөс ихтэй зэс байна уу өөр ямар нэгэн төмөр байна уу. Тэгээ бас ховор байцаа гэж амирх байдаг хөө байц чийж элементүүд гэж. Тэгэхээр бол манай гаруудсан жишээ хэр олон элементүүд болдог вэ? Таж үгүй юм. Айгүй. Ер нь 400 элементүүд материал ордог гэж байгаа байхгүй юу? Аха. Тэр нь дотор амар ховор материалууд байна. Ялангуяа одоо энэ бидний орчин үеийн хэрэглээд байгаа нэг LCD зурагтнууд байна. Тэгээ өөр одоо зүгээр компьютерийн дэлгэц байна уу? Эсвэл одоо шинэ технологиуд орж байгаа цахилгаан машинууд мөрхөнд орж байгаа янз янз ингэ жижиг хэмжээгээр амар чухал одоо компьютерийн процессор ч байна уу? Одоо материалууд гэдэг байхгүй. Тэднийг тэгээд одоо энэ шарууданд хийж гэн бол тэр компаниуд хогноосоо энэ түүхийг авчиж байгаа. Хогноос авахгүйсэн бол бид нар одоо өөр улс орнуудаас ч юм уу те одоо хаана ховор байдаг гэхэр ч ингээд дэлхийн цөөхөд улс орнууд ч юм уу байдаг гэж болно. Тэгээд тэрнээс аавн гэхэр нэг ер нь бол улс орноос шалтгаалаад юм асуудалтай байх боломж байдаг. Хаяа бид нар киноноос үздэг одоо ихэнхдээ Африкийн улс орнууд
одоо Warlords гэдэг нэг босс хүмүүс ashтай ингээд Kalashnikov барьсан. Тэгээд нэг өөр хэрэгтэй ингээд ажиллаулаа. Юм халгааж болохгүй, ингэж болохгүй. Тийм болохоор эргэлтэн тэрнээс олж одоо амар зон тийм нэг үнцэнтэй байснаас болж. Тэгээд Warlords яагаад тэр хийж байгаа юм амар мөнгө олж ирсэн байх. Одоо ингээд хасуул өрцсөн ч юм уу. Хоолой асуудалтай авсарнууд гэдэг байхгүй. Одоо ингээд чухал хүмүүс наач юм уу өгчөн. Тэгээд тэд нөгөө дагаад тэгээд бацаа гаргаад тэгээд одоо явах Америк руу ч юм уу том компанид руу явуулдаг. Яг бүгд тэгдэг гэж хэлэхгүй. Тэгээд тийм асуудал бас байдаг болохоор энэ бацнууд хогноос авч юм амар сайн бас шар ингээд ялгаж хийдэг байхгүй. Энэ бол үнцэнтэй материал бацс хогноо гэж хэлнэ. За тэгэхээр үргэлжлүүлээд биомүлийн талаар ярих гэж бодож байна. Тэгэхээр биомүл болохоор миний ойлгодгоор бол хоол биохог гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хоол хүнсний үлдэгдэл тэгээд ерөнхийдөө тийм нөгөө зүгээр чансан болсон бөгөөд болоогүй бүх хоол хүнсний үлдэгдэл дээрээс нь нөгөө бас цайны цайны юу гэмэ те цайны шар тэгээд бэж энэ би хэрмэнсэн. Тэгээд дээрээс нь дээр бас нөгөө бичлэг дээр маань гарсан. Одоо юм гардны тийм одоо янз бүрийн бэлэг мүлгээд эсвэл ингээд тиймэрхүү био хогнууд тэр багтан тэгээд эднээс гадна бас биомүлд орох юм байна уу? Миний одоо хийгээгүй үлдээсэн. Юм л гэж юм бол биологийн одоо зөвхөн гадагшаа ингээд цацчих юм бол ингээд тэр өөрөө ингээд уусаад ашиглах бактериуд тэгээд ашиглах тийм бол байгаад тийх хортой биш. Удаан байхгүй. Тэгэхээр германууд өөрөөр бас яаш нэрлдэг тэр фишн аппарат гэдэг нь тэгэхээр гаспоны хаяг гэдэг байхгүй. Хоол хийж байгаа хүмүүсний хасаж байгаа тиймэрхүү юм надад хаяа. Тэгээд нэгээс сабалын хэлгээр замус цэцэрлэгтэй ингээд юу юм камер тавина та. Яг нэг нормал нэг тардаг одоо тийм цэцэрлэгийнхаа гэж санагддаг байхгүй. Тэгэхээр амьд гэж хэлж байгаа тийм биологийн ганц зөвсөдөлтөнд хийж байгаа. Тэгээ бас сайн хэлгээр нэг сайн шаа кофений үлдэгдлийг бас хайжуулдаг байхгүй. Энд дээр бас нэмээд асуумаар байгаа зүйл гэх юм бол одоо ялангуяа бид нар чинь энд нэг биопластик ууд ашиглаад байдаг шүү дээ био хогондоо. Тэнгүүд энийг зүгээр нэг пластик ууданд ч юм уу хийгээд хаях тэр био ууданд хийгээд хаях хоёрын оронд ялгаа нь юунда байгаад байгаа. Тэр тал дээр бас манай үзэгчдэд мэдээлэл өгөл. Ер нь бол био гялгарууд гэж чинь ер нь бол хийдэг их удаагүй байхгүй. Тийм болохоор технологи нь одоо тийм сайн хөгжөөгүй гэж хэлж болно. Тэгээ миний сонсч яснаас тэр био ууд гэдэг нь яг гадагшаа ингээ хаях юм бол тэр нь уусаад ашиглах. Гэхдээ хизээ уусч ашиглах гэхээр дааш нь аяхан юм гарч юм уу. Тэгээд герман ингээд биологийн гарчтай хаваа дахин бодостой гэхэд бид тийм их цаг өгдөг байхгүй. Класнаас дарааж ирэхтэй. Тийм болохоор тэд нэр хийж болохгүй гэдэг. Тэр пластик нь яг уус жирийн пластикаас хамаагүй хурдан эдэгдчихсэн. Одоо жирийн пластик хонжиж юм уу та. Тийм дараа эдээд аалуулна гэдэг. Тийм ч гэсэн бас хангалттай хурдан эдэгдэх байхгүй. Тийм болохоор ер нь бол герман зарим хүмүүс тэгээд биологийн гарчтай уутан ч ингээд хэлждэг. Тэгээд тэр нь буруу гэж хэлдэг байхгүй. Манай хамбар шиг хаваа газар. Аспарны жоо биологийн гарчтай хаваа зөв уутнаас натгаад тэгээ хийж гэдэг. Тийм болохоор ер нь хормонд их анхаардаг хүмүүс тэр савмаа бас ингээ хайсныхаа дараа нэг зайлшгүй тавьчихдаг та. Гэхдээ ингээ ер нь одоо вижн дээр бас та. Яг хатмт амтдаг гэж சொல்லுதா. Өмнөс томортой тийм болохоор яг хай зайлцсан юм байна шүү. Гэхдээ уудгүй байх. Уудтай хийх юм бол тэгээд цаанаа зүтгэж өөр асуудалтай та. Ууднууд нэг энд нь орооцолтой тэгээд гардаг. Юус нэг видеоноос харахад нэг нөхөр өөрөө тэр машин бүгдээ зогсоож байгаа шүү дээ. Бүр ингэ мөлхөж аваад тэр нэг уут хийлцэн байсан. Тэрэн дээр гараад дүүрэн хог болцсон. Тэгээ гэмээр хүн болгоно ихгүй тэр Монгол гэсэн хүн болгоно гэж авч хийхгүй. Тэгэхээр хүн байх юм бол тэгээ азтай тэр юм тэгээ гараад. Бас уутгүй гэсэн юм. За ойлголоо.
Тэгээ дараа нь болохоор rest mule-ийн талаар ярих гэж бодож байна. Англиараа болохоор normal waste гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энд бид нар юу хаях хэвтэй вэ? Тэр талаар төвчөө минь мэдээлэх үү? Бас тэгэхээр зөвлөдөл болсон. Тийм болохоор нөгөө хойны савнууд орохгүй зүйлс бүгдийг хайж чадна. Саяны ангиснаас бостын ер нь тийш аяч. Тэсэн бахаа энэ хаашаа танаа ингэ бодож үзчихээ тэгээд хаашаа хийх вэ гэж хайждаг байхгүй. Тэгэхээр хог тэгэхээр дахиад цаанаа очиод хүмүүс ялгадаг гэсэн үг үү? Тэр хогийг ер нь бол аль эсвэл зүгээр л гэж хогийг уу? Аха. Одоо миний түрүүний хэлснээр тэр нэг танаа хотыг тэр хогийг ажиллаж тэр компаниас шалтгаална. Гэтэ ихэнхдээ яадаг вэ гэхээр ялгавал ингээд амар амархан технологиор ялсан. Яг л зөндөө их марцсан байгаа чинь бүгдийг ингээд сайн ангилна гэхээр чинь амар их одоо энерги шаардна та. Зөндөө их шаарддаг байхгүй. Яг бас recycling хийж байгаа нэг утга нь угаасаа тэр баал хийдэг. Арай ээлтэй та. Тийм энерги шаарддаг юм шатахгүй гэж байгаа. Тийм болохоор хэлж байгаа. Тийм болохоор бид нэр их ялах байхгүй тэр гастмэд. Одоо манай хамбурч яадаг вэ гэхээр шатаачтай. Тэр чигээр шатагаа. Тэгээд тэрнээс тог гаргаж авна. Дулаан эсвэл шууд ингэ манай партлч дулаан явуулсан. Тэгээд миний өөр нэг сонсч байсан зүйл юу гэхээр одоо Нью-Йорк хотч маркийн. Тэр ингэ том баяр болсон. Тэгээд одоо зөвхөн яаж 300 сая хүмүүс ч юм уу одоо толгойд одоо бодомжин гараад байсан та. Тэгээд бид нар бүгд нэг улаан ингэ пластик аягнуудтай байдаг юм харж байсан юм байна. Хэмраа театраар тийм юм хийж байгаасаа боломж байна. Гэхдээ бид нар тэр хүмүүс баярлж зэрэг байгаа юм чинь бүгдийн хогийн савлаа хийдэг. Хогийн савлаа хийсэн гэсэн тэр дүүрсэн байх боломжтой. Хүмүүсээр хайчин яг маргааш тэр хот зэрэлдэг компани ч бүгдийг хүж байгаа. Тэгээд тэр нарт бас ингээ өөр хог байх боломжтой болохоор тэр бүгдийг шатаачдаг байхгүй. Тэгээд яадаг вэ гэхээр бүхэлдээ хотоо 3 хоног ч удаа. Хогаар хамтдаг л дулаанаа хамтдаг л. Бас тийм баяр болсны дараа тэр хоогоор тэр хогч энерги болж байгаа байхгүй. Тэгэхээр дулаан тог гарч ин гэхээр чинь дулаантай энэ хоогоор хийх байсан бол нэр шин нүүрс шин хос шин одоо газ багтаасан та. Тэгвэл тэднийг шатаахгүй зөв хогаа башаадчихсан. Тэгэхээр Монгол яг хогийн шатааг зөвхөн тэр бас өөр нэг асуудал яг хог шатаах юм гэж байна. Одоо гарч яманаас гарч байгаа утаа цэрхэн багс багтай. Тэгэхээр Америк ч юм уу, Герман ч юм уу тэр цагаан байдаг болохоор тэр юм сайн шатаж байна. Яг хоо хүмүүсээ хэлгээр яг хогоос та сайн гэж дулаангаар ч Монголын шатаагаад байх юм бол баа асууж байна. Хамаагүй шатаж болохгүй технологи байна. Хайж мод одоо үйл гэсэн ер нь өөр самнууд болохгүй бөхөө гэдэг шиг байна. За ойлголоо. За тэгэхээр уянгаа маань та хэдүүлээ шилээ ярих уу? Тэгээ. Одоо яг шил үлдчих шиг байна. Сая шилээ хэдүүлээ харсан чинь 3 өнгөөр ерөнхийдөө бол ялгаж байлаа штэ тий. Тэнгүүд за Герман бол яг би бас ингээ ялгаа хайчтیں۔ Ер нь бол за окей ногоон цагаан гэд. Гэтэ яг яагаад тэгэж өнгөөр ялгадаг нь бол мэдэхгүй. Тэгэхээр яагаад тэгдэм бол шүү. Шилэгийн дахин боловсруулалт хайшуулаад тэгээ дахин шиг болчихсон уу гэж ашигладаг байхгүй. Тэгээд одоо өнгөөр нь ялгцсан байх юм бол одоо цагаан шил одоо цагаан гэх өнгөө шил гэсэн. Тэр шилнүүдийг ингээд бүгдийг ингээд нэг савн тусгаалаад ангилсан байх юм бол бидний бүгдийг хайлуулаад тэгэхээр дахиад нэг шил хийх нь арай амар байхгүй. Тэгвэл бүгд мохны гаргам гэж жоох асуудалтай ч гэсэн ийцэн хамаагүй энерги гарна. Одоо ялгах нь одоо жишээ нь дулаан гэдэг тийш юм байсан юм л зөвж байгаа. Тийм болохоор тэдний ажлыг хөнгөрүүлэх гэж ер нь бол гэж байна. Ногоон шиг бүгд ногоон байх юм бол дахин ногоон шиг болчих болно. Гэхдээ олон хүн ажилласан байх юм бол олон хүн ажилласан бол ямар нэг гардаг хаашаа үлдэх шүү дээ. Тийм болохоор зөвхөн хаашаа үлдэх гэсэн эсвэл дахин нэр зарцуулах гэсэн. Бас тэдний ажлыг ер нь амар болгож байгаа. Миний бодлоор тэр нь бас амьдч байна. Одоо эргээд ингээд бид нар одоо бааз хийх гэдэг нь юу гэж хэлж байгаа гэхээр чинь хогон дээр бол бид нар ганц хийж чадах юм. Тэгээд хийх ёстой зүйл нь миний бодлоор хогоо зөв юм бол цааш ингээд зөндөө хэлдэг байхгүй. За тэгээд энэ шилэн дээр нэмэгдээд бас нэг нөө
фанд орж байгаа. Тэгээ фанд нь болохоор бидэд одоо пивний шил ч юм уу аль эсвэл усны одоо сав пластик савнууд те ер нь бол пластик савнууд ихэнхдээ 25 цент байдаг. Анх нөгөө худалдаж усаа ч юм уу юугаа ч эдэнтэй худалдаж авахдаа 25 центийг нэмж төлжөөд дараа нь тэр пластикаа тэр тухайн дэлгүүрт нь аваач нөгөө тэр пластик авдаг машинд нь бутааж хийхдээ 25 цент ерөнхийдөө бол ер нь бол супермаркетаа бутааж аваач өгөөд тэгээд тэр мөнгөө бутааж авдаг гэсэн үг. Тэгэхээр шил пластик гэсэн хоёр төрлөөр шил нь болохоор арай хямдхан байдаг юм шиг хямдхан байдаг. Тэгээ нэг 8 центээс ахуулаад 25 цент хүртэлтэй. Тэгээд тэнгууд пластик савнууд бол ер нь бол бүгдээрээ л 25 центтэй байдаг гэж ойлгосон. Тийм. 25 цент мөнгөч одоо Монголд 700 төгрөг ч юм уу та. Чи зөвлөө гэж. Тэгэл нэг 10 аваач юм дээр ч юм уу 7500. Тэр нь бас энэ бас тэгэл олон савнууд цогцолж аваач өгөх баг 20 евро гараад ирнэ. Тэгэхээр яагаад бид бид нэг сав үйлдвэрлэхдээ дахиж ашиглаж болохоор үйлдвэрлэдэг байхгүй. Тэгээ германаар Mehrfach фанд ч юм. Mehrweg фанд. Mehrweg. Яцсан дахин гэсэн одоо дахин хэрэгжилж болсон нэртэй байхгүй. Тийм бат бид нэрийг одоо ингээд бид хог руу хайчих юм бол дахиж хэрэгжилж болох пластик одоо дэмий ингээд энерги зарцуулаад хайлуулсан та дахиж ингээд хэлбэрөөгөө хийх болохоор юм. Дахин бол уусгаж болно гэсэн одоо үйлдвэр нь бас өөрсдөө биш та. Анаас нэг зав өгөх юм бол бид нэрийг хэрэгжүүлж байгаа сайн мэдж байгаа. Тэгээд дээрэс нь дахиж нэг ярилцлага наагаад дахиж ундаа хайгаад тэгээд зарах. Тэр нь болохоор хамгийн бага энерги шаардсан. Тэр нь юу гэж нэртэй байхгүй. Recycling гэж нэг үг хүмүүс мэдэн байна. Бас reuse гэж байдаг байхгүй англиар. Тэгээд пластик шил хоёр ялгаатай мөнгө очиж гэсэн нэ. Шилний 8 цент ч гэдэг. Пластик 25 цент гэдэг. Тэр нь тэгээ яагаад гэдэг вэ гэхээр шилэнгээр гааллахыг баштайг одоо тэр нэг сөрөөнөл ч юм уу пластик шиг өндөр байдаг байхгүй. Пластик одоо яамын бүгдээс тайлбар. Одоо бид нар ингээд яамын бижнес хийчихсэн баг. Зарамтай төрөх тэр ингээд тэр наадтай юм байсан гэж магадгүй те бид нэг ч санаална гэж юм. Тэрийг ингээд пластикын бас үүсдэг. Тэгээ хаалганд юм тэглэдэг. Гэцэн начин суулгаа тэгээ өгдөг. Тийм асуудал. Шилжиг бол шилжиг гэсэн юм. Тийм бол хэвсэн. Тийм бол пластикын нөлөөж чаддаг хүндэрийн тацсан юм. Тэрийг тийм бид нар ундаа авах болгонд тэр нэмж төлдөг байхгүй. Тэгээ буцаад тэр 25 цент авдаг. Тэгээд тэр нэг бас баг биш. Ерөн гайгүй их мөнгө болохоор хүмүүсийг буцааж өгдөг. Тэгвэл бид нараас нэг фидэ ярьсан юм гэвэл тэрийг авсан. Нөгөө Банхоф дээр байж байгаа гот одоо төмөр замын вакцаал гэх юм уу. Тэн дээр байж байхаар яг тэгдэг штэ. Хог нөгөө түүгээд ялгадаг хүмүүс айгүй их нөгөө хогийн сав руу тонгоогоол яг пластик хог байна уу гэж түүгээ явчихдаг штэ. Замс жоохон боловсрол хогийн сав ааждаг. Тий. Замс тэрийг ингээд цуглуулаад тэгээд цуглуулаад тушаахан бол ер нь сайн юм юм яадлаа. Өдөртөө нэг 100 муу евро ч юм уу. Яа. Тийм үү. Ялангуяа шил байна уу, пластик байна уу та? Тэгээд бас анзаар тэ хаяа ингээд гадуур ингээд нэзнэстэй ч юм уу ингээд гимоогоос жаа. Бид нар тэгээд бид нар энэ чинь дуусна гэж асуугаад тэгээд аваа явдаг та. Тэгээд шил байх юм бол бид нар өөрсдөө их мөрцөн бол шил авахгүй. Яа гэж тэгээд баг нь авчихдаг байна. Тэгэхээр пластик юм эсвэл лаад цэцтэй та. Одоо ер нь бол ундаа тийм саунд салгам гэдэг цааш байна. Аха. Тэгвэл тийм байна. Аха. За тэгвэл гараа энэ дээр нэмээд хэлэхэд баянгаа хэлээ. Монгол яадаг вэ гэд асуугаад мэдхгүй сая биэрчээд. Аха. Тэгээд хэлсэн чинь River Garden-гийн хотхны тэнцээний тийм автомашин байдаг гинэ. Тэгээд тэр нь болохоор бас хит хитэн газар байдаг гэсэн. Тэгээд шил, пластик одоо ундааны үлдэгдэл тэр хогнуудыг авдаг. Тэгээд тэр нь болохоор 20 төгрөг 40 төгрөг гээд явдаг гэлөө. Тийм байдаг гэдгсэн шүү үзэгчтэй. Тэгэхээр баг багаар ямар ч тач бид нэр тийм буцаах боломжтой тийм автомашинууд гарч байгаа шиг байна.
нэгдүгээрт мөнгө, хоёрдугаарт Харин. ээлтэй зүйл гэж. Яг байна. Тэр ч бас зүгээр ингээ гадаашаа ингээ харах та. Өдөрөө зэрэг жоо хоггүй байх нь хамаагүй баяр юм. Маш их үзэмжлэл одоо даваад байна. Тэр нь даваад байна. Маш их хаваа тийм. Одоо яг Герман ингээ хөцөөл сурм болохоор Герман даяар тийм хийсэн байгаа. Монгол хэлтэй надад сайн хэлжсэн. Тэгээд энэ нэг бидний яриад байсан олон дахин одоо 25 центтэй гэж энэ сайн харагдах нь яах нь ийм тэмдэглэгээтэй бүх пластикууд ерөнхийдөө бол супермаркетт авчиж өгөөд 25 центээ эргүүлээд авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр бас Германд ирээд удаагүй ч юм уу яг бас ямар пластика зүгээр гэхдээ хаях тийм нэг шар хог руугаа хаястай ямарын дээд дэлгүүрлээ авчиж өгч болох юм гэдгээ бас мэдэхгүй жоох эргэлдээд байдаг хүүхдүүд байх юм бол яг энэ тэмдэглэгээ харж агаад тэгээ супермаркет руугаа ерөнхийдөө фандууд аваад явах нэ. Тэгээд одоо дараа нь хэдүүлээ бас ярих хэрэгтэй зүйл нь болохоор батарей энэ төр байгаа тий батарей одоо нөгөө ажиллаж байгаа дэвдэрсэн одоо юу ч байдий нөгөө нэг микровейв энэ ч байд юм уу тий янз бүрийн тийм цахилгаан хэрэгслийн юмнуудыг бас яах хэрэгтэй талаар төвчөө маань мэдээлэх үү. Наач хоёулын хамгийн сар ажиллах уу. Аха. Нөгөө нэг микровейв Агасан багтал яг хийж болох шараад байна. Чихээ. Тэр яг хоо тэр хогц өж байгаа хүмүүс жоохон нэгтэй гайвах. Ер нь бол яг бүх юм зөв хийвэл яг хэвээр гэхээр Герман recycling hub гэж бас нэг байдаг байхгүй recycling хийдэг газар ч юм уу гэсэн нэр та. Тийш наваач гэдэг байхгүй ялангуяа том хогнуудыг хогийн сан багтахгүй. Тэгэхээр тэр ялангуяа тэр нэг телевиз микровейв тиймэрхүү юм чинь миний түрүү хэлжсэн нэг датчлог гэдэг үндсэндээ үнд элементүүд зөндөө байдаг болохоор тэднийг заавал тусна үгүй маш сайн. Тэгээд тусна recycling hub аваад өгчхөөр бид нэр өөрсдөө ялгадаг газар аваачаад одоо бүх юм салгаатай пластикын салгаа тэгээд салгаа тэгээд цааш нэг шинэ дахиад электрон бүтээгдэхүүн гаргадаг компани руу явуулчихдаг байхгүй. Тэдэн тэгэхээр тэд өөрсдийнх нь хэрэгтэй үнцэндээ багцнаа гаргаад авчихна. Тэгээд энэ нь болохоор бүр илүү сайн ойлгосон байсан. Одоо ингээд шар ууд руу яаж юм тэгэхээр шар ууд руу пластик зэн байна та. Тэгээд ингээд хогийн алхах газар ингээд гүйж авах нэг хүнд юм байх юм бол тэгээд бас яг нь машин жоох ачаалал юм болохоор тийм том юмнууд тийм ялгаад байна гэсэн. Тэгээд өмнө сая хэлдэг батарей гэдэг чинь бас нэг том асуудал. Батарей чинь юу гэхээр чинь чаржтай одоо хавтаа байц гэж хэлж байгаа байхгүй. Батарей тэг өөр бас тодорхой элементүүд бас хавтаа байдаг байхгүй. Одоо монголоор хэлэхэд чинь light and crystal ба ер нь ингээд тань бас хамаагүй гартаа бүгээд байж болохгүй. Батарей ингээд нэг уусгараа нэг муухай нэг шингэн авдаг та. Тэгээд одоо зүгээр өөрөөр хэлбэл байлаг гэж нэг цэнхэр юм гараа реакц өгөх та. Ийм мэдээд. Тиймэрхүү юм ер нь хогнос аваа хийж болдог байхгүй. Тэднэрээ бүгд юм бас цэцний ялгах хэрэгтэй. Нэг бол тэр recycling hub гэдэг нэгээс хог аваач өгдөг газар. Үгүй бол иймэрхүү юмнуудыг авсан газар аваач өгчдөг юм. Тэгэхээр бид нэр электро том дэлгүүр одоо Saturn Media Market телевиз тоглоом, компьютер тоглоом гэсэн угаалгын машин тиймэрхүү юм зардаг. Том дэлгүүрүүд өгдөг та. Тийшээ тэгээд та нар хэрэгсэн одоо хаягч байгаа зүйлсээ буцаага өгч болтой. Тэгээд буцаага авах ёстой байхгүй. Тэр маань тэгэхээр тэд нэг авсан газар буцаа явуулчихад тэр өдөрсөн газар өөрсдөө хэрэгтэй зүйлсээ буцаага гаргаад авчихсан гаргаа явах ёстой гэсэн. Тэгээ бас нэг батарейг яадаг вэ гэх хүснэл бүрээд байна шүү дээ. Та бүс зүйл болох гэж гаргахтаа тэнд орж өгч байгаа. Тэгээд тусдаа ингэ сав хийсэн байдаг. Тийм болохоор шаарч сток юм бол ер нь авсан газар буцааж өгч юм уу эсвэл хүснэл ярьж юм уу та. Ер нь бол ингэ тэрийг авах газар байдаг. Эсвэл нэг юмээс тэр recycling book гэх хамаагаас тэнд холбоош бол тусдын ялгах програм сав хийж болох зүйл. Тэгээд нөгөө нэг одоо тавилга одоо нөгөө нэг галтгооны нөгөө тосгуур галтгооны тосгуур тэгэл тэр орч юм уу матрас энтрийг бол бас төвшөөгөө хэлдгээр тэр яг recycling болдог газар нь ерөнхийдөө том хэмжээний болохоор тийшээ ерөнхийдөө авчиж хаях хэрэгтэй байх нь тий. Тэр том юмд тийш зөөх ёстой байхгүй.
Одоо манай Хамбургт нэг 3 или 4 тийм recycling хөвнүүд нь recycling талбай гэсэн үг юм Монголоор хэлэхэд. Тэгээ тийш ингээ авч өгчдөг. Тэгэх бол зэрэг амар том контейнер тавьсан байдаг. Тэгээ хуучин матрасаа ч юм уу тэгээ ормоор ч юм шкаф тэгээ яаж игээ машинда багтаж ч юм уу тийм сэлчэргээд явна чиргээд хэрэгтэй гэж тэндээ багтаа жоохон салгаад авч өгчдөг байна. Тэр ажлаа тэгээ бас ялхан нэг контейнерын одоо модон зай нэг контейнерын төмөн зай өөр нэг контейнерын электрошок электрик бүх нэг зөвс нэг үнцэнтэй байсан та нэг ажлахад стан контейнер хинтэн аачдаг гэсэн байна. Тэгээд хамаагүй хойн саунд хийж болохгүй. Одоо тэнд том болохоор германч байрны үедээ тэр ямар нэг юм бүглэж одоо асуудал үүсэх боломжтой болохоор. Тэгээд ер нь одоо манай Хамбургийн нэг газар одоо чинь тийм газар байдаг гэсэн шүү дээ. Тэгээд танаас авч тийш хэрэг хүмүүс явдаг юм байна. Хамбургийн хойд зүгт байдаг нэг recycling hub хагасаа өдөр болон 1500 хүмүүс авчиж байгаа гэж байна. Хамбургийн ритейл парк Хамбургийн сайн 800 ч юм уу та саяас нэг 2 сая одоо хөө тэгээд эндээс хагасаа өдөр бол 1500 хүмүүс авчиж байгаа гэж хэлдэг чинь. Ер нь бол герман одоо 400 сайн дагч та тийм бас тэгээд ялангуяа тийм recycling гэсэн тэр чиглэл нь бас ингээд цаасан сайн гэж байна. Тийм болохоор тиймэрхүү юмнаас юу хэмдэ заачаад тийм ямар ч төсөл хамгийн гол юм зөв гэж хэлээд цааш нь зөв сайн боловсрол явах болохоор та. Тэгээд тэр газраас цааш нь ингээд бодоод үзэх юм бол тэр газар өөрөө яаж ажиллаж байгаа гэхээр тэр ховор бас мөнгө хийж байгаа байхгүй. Бид нар ингээд бүх юмаа салгаад цааш нь компаниудаа зүгээр бэлгэж байгаа шүү. Бид нар бас мөнгө төлж авдаг байхгүй. Тэгээд тэр газар жишээлбэл манай Хамбургийн нэг recycling газар 1500-аад хүмүүс ажилладаг гэлөө. Тийм бас ажлын байр ингээд өрөөдөө олгоод одоо хүн болон заавал ингээд чижээдээ. Ингээд нэг тиймэрхүү ч юм уу та яа нэг талмалтнэр нэсвэр эдийн засгч ингээд заавал явахгүй. Тэгээд ер нь байгаад ихэд иймэрхүү бас ингээд саталтаа ороод хог ялгал тэгээд хог дахин боловсон. Тэр зүйлүүд бас ингээд карьерлэх боломжтой байна. Тэгээд нөгөө миний хэлбэр бүх хүмүүс ингээд гардаг. Хувийн компаниуд тэгэхээр тэд нар өөрсдөө нэг яаж игээр юу гэхэд мөнгө болоод цааш нь хурж хобоод тэгээд зарим ингээд процесс ингээд дахин боловсруулах хэцүү байдаг. Жохон алдагдлаа ч юм уу тийм нэг хэмээх юмдэр бас одоо германс цаанаас дэмжиж өгдөг байна. Одоо мөнгө. Тэрнэт л бас. Энд дээр нэмэт хэлэхэд түрүү нөгөө хэдүүлээ бичлэг үзчихсэн чинь иймэрхүү авар хэмжээтэй одоо бараа бүтээгдэхүүнээ хэрвээ хаяхаар байвал ийм нөгөө том машин дуудаад тэднээс тэгээд цаг тохироод тэгээд давхуулж болно. Өөртөө заавалчихгүй одоо тэр хол газарлаа явах хэрэггүй. Гэхдээ тэгснийхаа төлөө бол яг хэрэг хог ачуулж байгаас хамаараа заавал төлбөр төлөх ёстой байдаг. Тийм байдаг. Тэр мэдээлж байна. Тийм бид нар бас ингээ хөө хүмүүсийн компани ч юм уу те одоо нэг 2-3 ажилладаг. Тэгээ хотоор ингээ машинаар яваад тэгээ хүмүүс хог аваад. Тэгээд зарим газрууд тэр хог авч өгдөг мөнгө авдаг байхгүй. Тэгэхээр чи энэ машин дуудлаа гэж үү? Гэхдээ мөнгө яагаад гэвэл чиний хаягдл маягдлаар тэр ингээ үнцэтэй нэг элементүүд байх боломжтой байхгүй. Гэвч тийм болохоор бид нэг одоо хуучин зурагтыг авч удаа тэгээ өөр оройч авч удаа гэх юм бол яг хөө тэр орны мод тийм траснаас мөнгө болохгүй. Гэхдээ телеснээс мөнгө олно. Тийм болохоор газар ингээд хийж байгаа. Тийм болохоор аль талдаа даваад байна та. Нөгөө nice. Тэгээд бид нарт бас мөнгө заахгүй тийм болохоор ялангуяа тиймэрхүү хийнэ гэсэн хүмүүсийг биднээс дуртаад байна та. Бас ингээд чинь зөвхөн ингээд мөнгө чаадас. Тийм болохоор энийг бас энгөө хийж байгаа газар гэдэг. Энийг авах хувийн компани болсон болохоор ер нь ингээд заавал ингээд юу хэмдэ герман устаа ингээд өндөр төвшин ингээд харьцаад байхгүй. Ер нь тэр компани та нар юм яаж хиймээр эсвэл яаж явах юм ингээд яасах юм бэ? Ер нь ингээд түрүүн нэг бид нар хэлж ярьсан даа ингээд алдагдал бид нараас ингээд хогоо ялахыг зөв ялахыг гэсэн чинь алдаагаа гэж болно та. Бас зарим материалууд ингээд жоохон олон мартын хасаад байдаг. Тэр мэдээлэл хаанаас авдаг вэ гэхээр яг танай хотыг эдийн хоббиг зохицуулж байгаа тэр компани руу залгаач юм уу вебсайт руу ороход шууд хэлээд байна. Энийг тийм. Тэр түрүү анх
яриа хэлтэй тийм асуулт гарсан байна. Аха. Тэр батраас олон мэдсэн баг хамгийн зөв. Зөв. Нэг асуулт байна. Тэнгүүд чинь за би ингээд том тавилга аврах хэмжээтэй юм хаялаа гэж бодоход манай хотод бодвол одоо зөндөл их тийм дуулгаар ирдэг машинууд байгаа шүү дээ. Тийм компаниуд. Тэгэхээр тэдэр нь за Миний ч сонсчихсан брэнд тэр машинууд их яддаг. Тэгээд ирэнгүүт тэр компанитайгаа би ирэхээс өмнө яриад юм хог хаях гэж байна хэд болох уу гэж тооцоо эсвэл тэдэр нь ирээд өөрсдөө шийддэг юм уу? Одоо тэр төлбөр авахгүй гэдгээ яаж мэддэм бол? Аль аль нь гэж байна. Өөрөө ингээд яг ирэхээс өмнө медиа гэвэл тэг олон газрын залгая гэж буцаар асууж байна. Тэгээд хаяад нэрснийхаа дараа хэлж байна шүү дээ. Нэрснийхаа дараа тэгээд одоо их тэднэрт ингээд өөрөө шиг оруулахаар юм байхгүй байх юм бол Мөрстэй л шүү дээ. Одоо эдгээр ингээд биднээс ингээд мөнгө авчирхаас илүү зардлуулж байна гэж хэлнэ. Тэгэхээр ингээд мөнгө граалал нь байж байна. Зөв. Дараа асууж байна. Нэрснийхэн дараа асууж байна. Ер нь шоу компаниуд болохоор тэгээд ер нь жоохон юу гэдэг л авъя та. Ер нь санаад байна. Тэр тэгээд ер нь дунджаас ч юм уу төвшөө тийм баримжаа байна уу? Тэгээд ачуулаад явхад ер нь тийм хог ачдаг аваад явдаг машин тэр компаниуд хэд байд юм бол? Миний сонсноор нэг мэдгүй 20 юм уу эсвэл их хаврах машин байгаач юм та. Баалмал хүч юм. Окей. Тэгтээ алаар явах байна. Яг 50 евро одоо амар хэвчээд байна. Өөрөө бас машин гоолох ч юм уу эсвэл өргөж чадахгүй юм шиг байна та. Тийм бол тэр хүмүүсийг болж байна. Ер нь тэгээд айгуу чиглэлээс төрөдөр нь тэгээд бас аваа явчихад компьютер мөрч ингээд бас ингээд өндөр давхар дараа амьддаг бол болох хэцүү байна. Тийм болохоор тэднээс бас ажил болж байгаа болохоор ер нь тийм мөнгө тийм хөө гарна гэж байна. Тэр нэр өөрөө ингээд далаад бас арилцаад хадгалж тань гэж байна. Зөв. Энэ дээр бас хэдүүлээ бас нэг юм зүгээр хальт нэмээд хэлэхэд хуучин хувцас хүмүүс хуучин хувцсны одоо хуучин хувцс нөгөө авдаг нэг тийм юунууд байдаг тийм бас нэг тийм хогны пүнкер шиг юм нэг тийм газрууд байдаг. Тэгэхээр тийш очиод хувцас гутлын тэрэ бас ерөнхийдөө бол хүмүүс бас тийш хийждэг. Тэгэх юм бол тэр нь бас гайгүй хувцснуудын бол баг нөгөө second hand shop моб аваад зардаг байх те. Зарим нь болохоор материал ашиглах ч юм уу бас тиймэрхүү юм явагддаг байх гэж би ойлгоод байна. Тэ. Наач яг зөв. Нөгөө түрүүний use дахин хэрэглэх гэдэг орж байгаа байхгүй. Одоо манай энэ дотор байрны гадаа бас байдаг. Хойдоо тийш явахад хувцас сайдын тийш байдаг. Тэгээд өөрөөр дахиж өмсгөлсөн хувцснуудаас томцсон багцсан юм байх юм бол тэгээд өмс болохоор юм байх юм одоо салфоноор авсан биш үү? Дэш аваад хийж болно. Тэгээд энийг ингээд бас өөрөө ингээд юмнуудаар хийж болох гэх байна. Recycling hub гэдэг нэг хог байдаг газар. Recycling газар аваад ингээд хог хайх гэдэг тэнд ажиллах хүмүүсээ өгөхгүй та нар зүгээр хог зүгээр ялгч ингээд туслаад ганцаар хүмүүс харж байгаа. Янаа бүрэх юм ингээд л. Тэгээд тэрнэр бас ингээд хуучин ихтэй бараг шинэ хэрэг байна. Тэгээд эвдэрч мэдрэг дахиж ашиглаж болохоор тэмэрхэн бахан бол тэд нар хэлээд байдаг байхгүй. Тэгээд тэр нь бас тусгай нэг контейнер байдаг. Тэгэхээр юу ч юм байлаа. Гэтэ сайн ойролцоогоор юм нохгууд тэр сайн байгаа. Одоо тийм амар модад одоо элитээгүй гэсэн. Тийм нэштэй нэг контейнер байдаг. Тэгэхээр тэд нар ингээд айгүй зүйлс байх юм байна. Одоо яг нэг агрон тайсны зөвхөрч юм бид нар эдрэг байх юм бол тийш аваад байхгүй. Тэгээд тийш аваад байгаа ормор гэх юм бол материал гэх юм бол зарим хүмүүс хэмжээг буруу авсан тэгээд нэг сар хэрэгэлсэн ч юм уу та. Тиймээс хэрэгэлсэн. Гэтэ тийм амар модаагүй. Тийм зүйлсээ тэгээд тэр контейнер аваач тэгээд яг чинээс нэг second hand shop гэдэг бас нэг томор нэгсэн байдаг байхгүй. Одоо яа комиссионер гэж тэмэрхүү та. Тэгээд тийш аваад хүмүүс одоо нэг бүхэлдээ орой зөвхөн тавхиаваар авч юм те. Сайн материалууд энэ чинь 100 200 300 гэнэ байдаг. Тэгээд тэр нь тэгээ модаа байх юм бол тэгээ очиод 50 евро авч юм байна. Тиймэрхэн бас их байдаг байхгүй. Тэгэхээр зөвхөн хуцаас зогсохгүй бас өөр ингээд сайн одоо илгээгүй зүйлс авах юм бол бас нэг гаргаад. Тэгээд тийм дэлгүүрт очдог сонирхдаг хүмүүсээс юм байдаг. Очиод одоо утасны дэлгүүрч юм ер нь санал шилжиж байна.
очоод тэгээд бараг шиг одоо хэлж болохоор гэхдээ хамаагүй хэлсэн байдаг байна. Өөрөөр төрөөс очиж татнаас тэгээд тэр саклийн хог ажиллаж байгаа хүмүүс ч та. Тэгээд бас тэр бүтээгдэхүүн авч байгаа хүмүүс ч та. Ялангуяа оюутнууд ингэ заавал цаашин маргах шаардлагагүй шүү. Одоо ажилдаа гарч байна. Тэгээ Монголд очиж байгаа. Тэрнээс өмнө тэгээд аюул сайн байна. Тэрээс санаж байгаа. Тэрнээс очиж байгаа. Зүг. Тэнгүүд дараагийн нэг сонирхож байгаа асуулт нь за хэдүүлээ ингээд хогоо ялгаад хайчлаа. Хүмүүс ер нь бол тэгээд ялгаа хайцсан байгаа шүү дээ. Гэтэ бид нар яг хог ялгаж хаяхтаа гаргадаг тийм алдаанууд байна уу? Аль байх вэ? Ярьснаас тэгээд би өөрөөс нэг амархан алдаа яхад хүмүүс бас ингэ мэддэг йогурт тархины савнууд байна. Бид нар ингэ савнууд байдаг. Гэтэ дээр нь ингээд нэг арай илүү нэмгөө тэгээд пластик тэр чигээр пластик биш бид нар ингэ сайн авах юм бол алюминиум гэдэг талаар биш нэ. Алюминиум хүрхцэн тэр монголоор яг юу гэдэг вэ? Одоо хөнгөн яг за харах. Хөнгөн цагаан тийм бараг хөнгөн цагаан. Хөнгөн цагаан тэгээд дээрэс нь дахиад пластикаар ингэ бүрхцэн тэрийг салгахгүй. Тэгээд ингэ сайн хараад үзэх юм бол тэр чинь хоёр өөр үзсэн байна. Нэг нь пластик шууд хайлуулдаг. Хөнгөн цагаан нэг тусна бүр ялгаж аваад дахиад хөнгөн цагаан болгоод материал боцоод байна. Тийм болохоор та йогурт дээр одоо ингэ тэр нэг дээдлийн цагийн бүр аваад болох юм бол хайртаа бүр аваад хайсан дээ. Тийм бол хогийн ялгах газар ингэ бид нар янз бүрийн технологиор ялгаж байгаа. Хаяа илээж хаяа жингээр нь ялгаж чинь тэгээ хаяа ингээд магнитээр та одоо өмрөн бол соронзоор нэг сорж авч байна. Тэгэхээр ингээд дүнсээ тэр харганы савыг халаанаас тэрнээс нь салгаагүй байх юм бол тэр чинь тэр ялгахгүй нэг тийш нь буруу явчих байна. Нэг тийш нь явахаар ингээд нэг материал нь зөв гэхдээ дээрэс нь нэмэгдэж хог гарч ирж байгаа байхгүй. Тэр болохоор та нар ямар нэг хог хайхтай ингээд хоёр өөр материалтай юм салгаад хайсан дээр одоо нэг ус ундааны савнууд пластик савнууд савнууд зөвхөн пластик таг нь болохоор хатуу пластик байдаг та. Тэгвэл ялгчод юм одоо дараагийн тэр ажиллаж байгаа компаниуд хамаагүй өөр бас түрүүний хэлдгээр нэг картон цаасыг ямар нэгэн цаасыг цаас гэж хайртай ингээд ураад үзэх юм дээр уурж үзэх пластик гэдэг юмар бүрхсэн байх юм тэр нь шууд мэддэг. Тэгэхээр энэ ч юм юм байна. Өөр ямар юу гэдэг вэ? Эсвэл та нар асуух юм байна. Би ингэж хайдаг юм зөв. Би бол яг хувьдаа нөгөө түрүүн хэдүүлээ ярьжсэн тийм нөгөө сүүний савыг бол яг гаднаас нарчвал евро цаас хэмжин гэж бараг цаасны сав руу хог руу хийж байгаа. Тэгээд тэр нь буруу байсан гэдэг ерөнхийдөө мэдсэн л дээ. Нэг удаагүй мэдсэн шүү. Тэр процессыг тэгэж удаа үргэлжлээгүй. Тэр аль бол яаж хамгийн тасарсан зүйл нь та нарын хайж байгаа хог хэдэн төрлийн материалаас бүрдсэн байна гэдэг. Хийж байгаа одоо зөвхөн ганц төрлийнх байх юм бол ингэ ялахад амартай бишээ тэшээгээд өөр төрлийнх байх юм бол миний бодлоор Gasmig яг хог ялдаг газрынхаа отынхоо вебсайт ингээс ороод нэг хашаа их үгүй асууж юм байдаг юм байна. Өөр ямар алдаа байна? Надад нэг хоёр асуулт байна шүү. Одоо яагаад гэвэл Герман нэг хүмүүсээ 4-5 янзаартай явж байна. Тэгээд өөр бас нэг юу гэдчихсэн гэхээр Японд нэг тосгоо Роган хоёр хог ялгаж байгаа байхгүй. Гэхдээ 43 төрлөөр ялгаж байгаа. Тэр одоо нэг манай сав байх юм бол тэр нэг дээрс нас аваад тэгээд болоос уус авчиж байгаа тэр зөв цавууг нь аваад хагнаа аваад тэгвэл баг бүхнээс салгаад тус нь хайж байгаа байхгүй. Тийм болохоор тэд нар бол хамгийн амарчтай хийж байгаа. Тэгээд Германы цөөхөн харьцуулахад цөөхөн сав болохоор алдаа гарах боломжтой байна. Аллаа тэгээд ер нь бол хог боловсруулах газар гэдэг юм. Германд аяар хэлдэг юм чинь усын юухэнд үйлдвэр биш нөх хөөний компани болохоор бид нар бид нар ингэж ярьдаг юм аа шээ. Энэ нөгөө Германд одоо нөгөө энэ чинь тархины сав ч юм уу сүүний сав мав иймэрхүү пластик савнуудыг усаар зайлаад цэвэрлээд хайж маяг хэрнэхэр чухал гэдэг. Би бол яг хүмүүсийг харахаар энд бол тэгж цэвэрлж хайж байгаа хүмүүс бол нэг хараагүй.
Гэхдээ ялангуяа Солонгос юм уу Япон кино миноноос харахаар тэд нар бол айгүй их тэгэж цэвэрлж дандаа хайдаг штэ. Тэгэнгүүт яг тэр цэвэрлэж хаях, цэвэрлэхгүй хаях хоёрын хооронд бас хэр ялгаа байна. Ер нь бол Германд их яадаг Германа хөдөлгөөд хам бохоо. Одоо ингээд нэг хастмаг гэдэг нэг үлдэгдэл хаяглаа. Шатаачдаг. Өөрөөр тоог нь дулаан хийдэг. Одоо хотынхаа нийтний дулааны юу юм бэ? Хангамжаа 50% хогноос гаргаад авчихдаг байхгүй. Хамбар нэг 2 том хогсдог. Станцууд, станцууд дулааны станцууд. Хэм болохоор энэ бас дахин шилж байгаа. Тэгээд тэр нэг шатааж байгаа материалууд нэг үнцэнтэй тэр нэг шар руу ордог биш бол бас ингээд бидний оронд одоо тэр нүүр шиг байхгүй, тэ тос шиг байхгүй, газ шиг байхгүй бас таахгүй. Тэгээд нэг цааш нь бодох юм бол аль нь илүү дээрвэ гэхээр ер нь бол олон факторууд байна. Нэг одоо Япон Солонгос бүх юм ялах юм зөв. Илүү сайн гэж хэлж болно. Тэгээд цааш нь бас хэрэг нэг задлах гэж юм уу, хэрэг процесс орж ирэх, хэрэг нэг төвхтэй. Тэгээд төвхтэй их олон процесс орох тусмаа тэр цаана боловсруулж байгаа юм бас их энерги оруулдаг байхгүй юу? Бүх юм бол. Энэ болохоор тэгээд ер нь бол ингэ хөзөөсөө нэг өөр замаар ингэ цааш нь яваад байгаа. Энэ болохоор нэг сайн байгаа тусаа тэгээд нэг одоо илүү заадлаач юм уу? Энэ болохоор аль нь ингэ тэгээд Герман жирэн хөвөө гартаа болохоор тэгээд компаниуд нь бид нар одоо яаж юм бол аль нь гайгүй дээр тэр талаас нь садаг байна. Угаас нэг чөлөө зах зээл гэр чинь тэргээр илүү сайн болчихдог. Би ингээд хогоогоо зөвхөн ингэж хийж явах манай хажуудлын хотын илүү сайн чинь илүү хүмүүст байна. Бас ингээд одоо процесс технологи бүр илүү сайжруулж байдаг байхгүй. Тэгээд Япон Солонгосын компаниуд яаж хийх сайн байхгүй. Мэдсэн аль нь зөв байж болно. Цаад процесс гэх юм уу та. Компаниудын боломжоос бас зөв. Ер нь бол бас дулаан хэмжээ гэхэд бас сайн шүү дээ. Өөр замаар авсан ч гэсэн бас нөгөө хэд байхгүй даваад бас гарч ирж байна. Яг үнэхээр угааж Германы нөхцөлд угааж хаях ёстой байдаг байснасан бол хүмүүс тэр Герман нь хийхэл байх гэсэн багталтай. Тэнгүү тэр нь нэг шаардлагагүй байнгут миний бодлоор угаасаа хүмүүс нэг угаадгүй л ах гэж бодсон. Яг тийм яг хамгийн гол нь тэр угааж хайдаг аа. За. Nice. Ер нь гэхдээ зайлшруулдаг шүү дээ. Хэдүүлээ тэг мэдчихэж байгаа шүү дээ. Зүг ингээд дулаан орчинтэй задлаад орхицсан нэг жоох үлдчихээр амар хүнэр мөнөр болоод дараа нь тэр чинь бас дахин боловсруулах жоохон түүхтэй. Тэм учраас тэгээд тэр чинь нэг 5-6 секунд тийм зайлал асах гээд болно шүү дээ. Тэгээд зайлшгүй нэг юм шиг байна. За. Герман зарим нэг хог боловсруулах газрууд хит зайлшгүй байна. Тийм үү? Яг сүүмөний үлдэгдэл ингээд зүгээр ингээд гарчин та. Зарим харам үлдэгдэл ч юм ингээд амархан гардгүй юм шүү дээ. Тийм болохоор зайлшгүй. Тэгээ Германы систем одоо би Герман нэг өөрийн сонссон хоёроо харьцуулж байгаа. Герман битээ зайлшгүй гэх юм бол бид нэр зайлшгүй илүү их ус ашиглаж байгаа байхгүй. Зайлшгүй байх нь ус ашиглахгүй зайлшгүй. Тэгээд Германы тэр компаниуд хоёрдоос яадаг гэсэн нэр өөрсдөө зайлшдаг байхгүй. Хүмүүсийн хангалуй зайлна гэдэг хэлэхгүй. Тэгээд зарим хэдэндээ та зайлтаа тэгээд өөр нэгэн зайлаг байх юм бол цаана боловсруулж байгаа угаасаа зайлшгүй. За зайлхаа болио. Усарна ямар гэдэг Германтай одоо хуаны тоогтой талбай газар багтай ийм газар чи ус гэдэг чинь бас өөрөө нөөцөд багтай. Монгол ус багтай та. Энийг ингээд хараад үзэх юм бол энэ Германууд уусаа карантин авсан хэрэг байна. Хамбург хүмүүс амар сайн гэж эргүүлж тооцоод байхгүй. Би өөрөө ингээд хичээлээ хааж байгаа юм яг нэг газар ажиллаж байхдаа баар маань ч event төлөвлөж ажиллаж байхад цаанаас нь төлцөн ус байдаг. Нэртэй ус надад шүү дээ. Мандаа одоо энэ одоо destination сайтууд тэр хөө зарагдаг марк уснаа. Тэгж зарим зочд нь би карантин ус гэж хэлдэг байна. Нэрс муу гарахгүй цаанаас карантин болсон юм байхад карантин ус хийгээд өгч байж байна. Яг тийм
карантинаас нь эрдэсэхтэй одоо хүний биеийг нэрвэл гэж бас ярьдаг байхгүй. Тэгээд бид нар яаж тийм болох вэ гэхээр чинь усаа эдгээр бэлтгэхдээ герман триnkвасser qualität гэж одоо уух усны qualität усаа бэлтгэдэг байхгүй карантинасыг. Осоолаагаад одоо өөр ингээд усаарнуудаа харьцуулшгүй одоо Монголын карантинаас хоолой боломжтой тийм болох ерөөсөө биш. Тэр усаа маш сайн бэлдсэн байдаг. Тийм болохоор бид нэр ингээд хогоо ингээд зайлж ингээд тэр уух чанарын усыг тийм болохоор тэр усыг хэрэглэхгүй зүгээр ингээд яг хаа амархан гарах юм бол гэсэн ингээд гарч усаар усгүйгээр хэцүү гарах юм бол битээ зайлгдаг байхгүй. Бид нар угаасаа зайлна. Та нар илүү их ус хэрэглэж байгаа. Усыг газар ингээд амар бас энерги оруулжтай. Одоо хотгийн гүний усыг ч нуур галын усыг ч маш сайн өндөр түвшинд хэрэглэж байгаа. Тэр сайн усыг та нар хүмүүс усаар зүгээр гоож байгаа гэдэгтэй адилхан. Зөв. Ямар жижиг сажиг сайн бодоод байгаа юм байна. За тэгээ одоо хэдүүлээ болохоор нэг Германд айгүй их яригддаг Müllvermeidung гэдэг байгаа шүү дээ. Ерөнхийдөө хоггүй байх. Тэгээ энэ талаараас төвчөөмөн тайлбарлаад өгөө. Хоггүй байх гэхээрэг яа гэсэн үг юм те? Одоо ингээд бүтээгдэхүүнийг хараад байхад ингээд ямар нэгэн одоо байдлаас орохгүй одоо төлөв ингээд хэрэгслээ дараа хог болохгүй тиймэр хийх боломж авах юм бол компаниуд тийм хийх ёстой байхгүй. Тэгээ манай хэдүүд ингээд дараа хууль журмын дараа талаар жоох яриагсан да. Энэ дээр яг юу гэж байна? Recycling хийх хэрэгтэй та. Ямар нэг ингээд бид нар дахин боловсруулах хэрэгтэй үнцэнтэй байдлаар байх нь бид нар тэгэх ёстой гэж байна. Тэгээд тэрний өмнө одоо тэр чинь амар чухал зүйл шүү дээ. Тэгээд тэрний дараа юу орчлаа? Ясан яг тэрний өмнө ер нь хууль журмын хамгийн нэгдүгээр юу гэж хэлдэг вэ гэхээр тэр Müllvermeidung хог гарахгүй байх. Тийм бол компаниуд нь тэгж юм. Тэгээд бид нар өөрсдөө яаж болж байгаа гэхээр та нараас тэгж байна. Надаас нэг уутнууд гэдэг нь хүнсэт зөвлөлтөй. Тэр хүнсний чиглэлээс ингээд шинээр сургууль нэг 5-10 цент авдаг гэсэн байхгүй юм. Тэр амар хямдхан. Ер нь сүүлийн үед ихээр байсан. Тэр нөө уутнууд үнэн ихсэн. Цаанаас хэлээр дараалсан зүйлээ. Тэгээ хоёр дахь бас өөр уутнууд байдаг болсон. Арай илүү баттай олон дахин хэрэгжүүлж болох. Тийм болохоор хүн болгоны аав утж байгаа та. Эсвэл тийм арай илүү баттай пластик ууч юм. Тиймэрхүү юмтай бол тэгээ дахин хэрэгжүүлэх байх юм бол бид нэг яг тэр хөөсөлт уутан дээр биднээс ингээд Müllvermeidung хийж байгаа байхгүй. Тэгээ бас өөр нэг хөөсөлт хаяа бас нэг гардаг зүйл нохомод байна. Одоо амт чинжүүлж байгаа фабрика бидний 3 салцсан хийсэн байдаг. Тийшгүй би ингээд ганц нөхцөл байхгүй. Тэгээд бол сахарч юм уу тэгээд дөөрөөс нь тэгээ бас тийм өөр янз янзын ногоонуудыг уутгүй ялгарууд нь хийгээд байдаг шүү дээ. Тэгэхээр бас би одоо тэрэн дээр бас нэг хог гарахгүй. Тэгээ бас цаад компаниуд нь бас ингээд хүмүүс нэр энэ уутгүй нэг аваад энэ уутаа нөх хүн амарч гисэн хүмүүс тэрийг одоохондоо их таахаа болж байгаа юм бол бид нар ч гэсэн бас уут хэрэглэхгүй. Тэгээ ганцхан зэрэг юм ингээд тэгэхээр бид нэр угаасаа хүнсэлгөөс байгаа тэр ногоонууд хэм шаратнаас багтаад байх юмсан ч гэсэн тэр бас зүгээр нэг заавал нэг юм хийж байгаа юм шиг байна. Тэгжиж болно тэгээ өөр юу. Тэгэхээр өөр тэгээд өөрийн хэрэгцээг харах юм бол хаан би авахгүй байж болж байна. Тэгэхээр хараад их юм бол Герман усаасаа цаанаас харамсан дэмжтэй. Тэгээ компаниудаас гараад байдаг байхгүй. Та нар ингэж болох юм биш тэгж болох юм биш. Тэрийг хийх хэрэгтэй. Тэгээ компаниуд мэдээж чадахгүй нэг асуудал байх юм бол юм иймэрхүү байдлыг хэрэгтэй ч бидний хэрэгтэй гэсэн зүйлээр Герман цаанаас авах юм гэдэг байна. Яалчгүй төвшөөгийн эзнэр бол яг хамгийн өөртөөхөө зүгээс нэг номерт анхаарч болох зүйл бол яалчгүй төвлөгөө явахдаа байнгын инженер пластик тоор худалдаад аваад байх биш. Яг нэг тийм даун тортой ч юм уу тэгээд тийм бат бүх пластик тортой болсон байхад бол өөрийнхөө зүгээсээ хүүхэн бодоход эдийн засгийн хувьд ч гэсэндээ цагаараа тэгээ байгаль дэлхийдээ гэдэг ингээ бодоход аль аль талдаа айгүй нэмэртэй. Тэгээ зүгээр Германд болохоор би ажилласан зүйл болохоор тэр хүнсний ногоон могоон дээр
супермаркетаас шалтгаалаад зарим супермаркетууд бол яг тийм пластик жижигэн торнууд байж идэг. Зарим нь бол ерөөсөө бас бүр байхаа болгоцсон юм шигтэй. Би бол нөгөө нэг өнгөрсөн жил Англид байхдаа бол Англи супермаркетууд бол ерөөсөө тийм жижигэн торнууд байдгүй. Аль эсвэл нөгөө нэг одоо манай супермаркетууд зараад байдаг бас тийм пластик бич бас тийм олон удаа хэрэгжилж болохоор нэг тийм сэтгэн торнууд хүмүүс бас худалдаад авчт юм билээ. Тэгээд хүмүүс худалдаад авахаараа тэр сэтгэн тороо ерөнхийдөө ашиглаад тэгээд ингээд аваа явдаг. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүс маань бас тиймэрхүү зүйлүүд дээр анхаарал тэгвэл зүгээр ах гэж. Тэгээ би одоо ганцаар болохоор ийм нэг жижиг тоо. Энэс анх гэж одоо пластик цаа. Энэ пластик муу экспорт гэдэг. Жил 2 жил хэрэгэлсэн үү? Тэрээс аваач гэсэн ингээд жоох мохоч юм угаа гарч та. Тэр одоо амьд. Миний хаа жижиг зарим хүмүүс амар бүр ингээд жижиг. Тэрнээс ийм жижиг матчин тэгээ нэг юм цонхтой ч юм уу. Тэрнээс команда хийж тийм бас нэг байдаг та. Тэр амар таагүй. Аха. Тэгээд стачаар нэг хогийн савчин тэгээ пластикаар дүүрээд өгөхгүй та. Харин тийм. Тэгэхээр энэ бол бас айгүй тийм сайн сонголт гэж бол бид бүхэн бас үзэж байгаа. Тэгвэл дараагийнхаа point руу шилжихэд одоо recycling талтай ярив тий. Одоо хэдүүлээ хогоо яаж ангилах уу энэ төр гэдэг талаар бас нэлээд одоо үзэгчдэд тийм дэлгэрэнгүй мэдээлэл өгчлөө гэж бодож байна. Тэгээд гол нь одоо тэр хогнууд нь бас recycling болоод ямар бүтээгдэхүүнүүд бас болж гардаг тий. Тэгэхээр магадгүй бас улсаас шалтгаалаад өөр л байгаа хэлтэй хогоо боловсруулад юу хийж байгаа яаж байгаа гэдэг нь өөр байгаа бах. Тэгэхээр энэ тал дээр шүү маань тий Германы нөхцөл төр ч юм уу тий яг өөрийнхөө мэддэг зүйлүүдээс хуваалцаж. Одоо амархнаас эхлэхэд нэг цаасны хог юм байна. Тэгэхээр тэр цаас ижтэй. Тэгэхээр надад энэ цаас юм. Байдаг шүү хоцтой. Зарим нэг коллеж блог бид нар нэг хичээл номд хэрэглэдэг юм блог байна. Бидний цаас арай жоохон болдуу байдаг байхгүй юу? Жоохон моцоргүй юм гэрэл хэвээр. Тийм тиймэрхүү байдаг байхгүй. Тэр чинь бас ингээд дахин хэрэгсэн цаас болохгүй. Тэгэхээр бид нар юу одоо энэ юм бичиж дуусна тэгээ хэрэггүй боллоо. Цаас мас хайдна. Тэгэхээр тийм дахин шин цаас хийж байгаа. Эсвэл дахин шин картон цааснууд хийж байгаа. Сум баглагч юм уу та? Тэгэхээр цаасыг цаасыг ер нь тиймэрхүү. Тэгээ өөр пластикаар хайж байгаа дахин пластик юм. Шилэг хайж байгаа дахин шин шилэг юм. Энэ дээр гэхдээ нэг нэр надад нэг юм сав. Та нар бидсэн нэг юм дээр жоо хаалж болохгүй ингээд бид нар нэг сав хайчих юм бол ингээд дахин нэг сав гараад ингээд тэр нь арай бүртгэлгүй юм. Яг л алгаж гэж бас байдаг. Энергийн алдаг тэгээд начаад алгаж гэж 100% тэгж чадахгүй. Гэтэ яг үнцэтэй байцгаа төмөрнөд жишээ сайн хийдэг та. Тэгээд бүгдийн гараад авч байгаа. Пластик жишээ энэ ингээ манай хажуудлын хүнсний дэлгүүрээс авсан. Шүүсний. Тэр ингээ хаталтан бичсэн байгаа. Яг нь германаар бичсэн тийм болохоор та нар уншлаа гэдэг ойлгох. Энд дээр юугаар бичсэн байна гэхээр 50% recycle хийсэн материалаас бүрдсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ цааш ингээ пластик хийгээгүй, одоо газрын тосноос хийгээгүй 50% хаяглаас хийсэн байгаа. Зарим савнууд бараг 70% гэсэн байлгүй. Тийм болохоор материалаас шалтгаалаад тодорхой үнээр хуучин материал байдаг. Тэгэхээр ингээ 100% ингээ хуучин материал байх гэж жоохон хөнөө гарсан байдаг болохоор хэлчихсэн. Одоо энэ ингээ нефт харагдсан даа сайн юуснасаа тэгэхгүй арай жоохон бараан болох юм уу эсвэл шилмэд ингээ жоохон вош хийх хэрэгтэй та. Тийм болохоор quality нь жоохон буурна. Өмнөхөн дээр. Тэгэхээр цаас ирсэн пластик. Тэгээд тийм нэг галтгааны хаягдлаас биологийн галтгаа. Тэргүү бид нар биогаз гэж боддог. Метан газ. Тэрийг одоо юу ч нэг агааргүй одоо газар авчаад тэгээд бактериудын тэргүүдээ газ гардаг. Тэгээд тэр газ нь ямар газ вэ? Тэр энерги гаргадаг газ байхгүй. Хүмүүсийн явсан шатаж болно та. Газрын төсний авсан шатаж болно. Тэгээд хамбургт ингээд иймэрхүү газар ажилладаг газар нь собостер газар ч юм уу тэднээс метан газ гаргадаг. Өөрөөсөө хаягдлаас. Тэгээд тэр гаргасан газар өөрсдөө тоогоор хангацдаг ч юм уу та. Өөрсдөө дулаанаар хангацдаг процессыг бодуулсан юм. Тийм болохоор тэрэн дээр бас амар их энерги хэмжээ авах
Тэгээд био хогийг өөр ямар аргатай ханшиж болох вэ гэхээр мордо болгож болдог байхгүй. Бас тэнд дээр ч нэг герман фосфо тэгээд швейцарт гэдэг одоо амьд бүх юм хэрэгтэй. Одоо хүмүүс ч аноос ормол ч юм хэрэгтэй бацаад байдаг байхгүй. Тэд нар угаасаа энэ дотор байдаг болохоор аажаад нэг бол ингэж жоохон бодсож жижиг байгаа ч юм уу та. Талбай дээр сонсч байгаа. Тэгэхээр ингээд шинэ ингээд боортоор хөдлөж авах шаардлагатай те. Газар нь бол яг хогоороо бас бодоо юм. Тэгэхээр газар нь үүшинтэй байна. Тэгээд одоо дараа юу гэдэг дараачлалын орнуудаас авах ч юм уу та. Тэгээд өөр юм бодсон юм байна. Өөр юм хогоороо байна. Наантин үлдэл хогоороо бид ярьсан ба та. Өөр самнууд орохгүй. Өнгөтэй самнууд орохгүй тэгээд хаар үлдэл хэрэгтэй. Тэр хар сараа үлдэл хогоороо болж байгаа чинь. Тэгээд дулаан мотор гаргаад ирнэ. Нэг өөрөөр 3 оног зөвхөн хогоор ханддаг гэж. Тэгээд энэ дээр нөгөө нэг өөр бас төвшөөрэй. Би жоохон дээр нэм нэг асуулт асуучихсан. Хүмүүс нөгөө нэг одоо жишээ нь Швед чинь одоо юм хог боловсруулах тал дээр бараг 1 намрын улс гээд тэгээд өөртөө бүр энэ одоо өөр газруудаас хог худалдаж авдаг гэж хэлжсэн шүү дээ. Тэгэхээр бас одоо манай Монголд би нэг ийм статистик уншсан байхгүй юу? Гэлтэй сая 500 гэлтэй 1.5 сая тонн хог хаягдл гардаг гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэндээс болохоор монголчууд болохоор 24% буюу 344 тонн хогийг нь дахин боловсруулдаг гэж байгаа. Тэгэхээр чин нийт хогоос 85% нь болохоор дахин боловсруулагдах боломжтой. Тэнгүүтэр 85%-аас 24% нь л боловсруулаад үлдсэн 61% нь ерөнхийдөө ашиглахгүй хаягдж гин гэсэн үг аахгүй жишээ нь Монголын нөхцөлд бол. Тэнгүүд одоо жишээ нь Швед өөр улсуудаас хог могоо бүр ингэж худалдаж авдаг гэхээр манай Монголд бас одоо тэр өөр хаягдаад байгаа хогоо бас өөр газар руу зарах марах тийм боломж байх болов. Энэ тал дээр юу гэж бодож байна? Мэдсэн ямар нэг юмыг яг юм зармаар нэг юм бол ингээд транспорт дээр бас анхаардаг байна. Яг их юм зүүн тэр нэг хэлж байгаа том сонгоцсон ч юм уу эсвэл нэг ачаалал машин тэд нар бас ингээд шатгүй юм та. Тийм бол шууд юм хол байхгүй. Бид нар хэдэн зуун авч чадчих магадгүй. Одоо Орос гэх юм бол хоошоогоо жоохон фонын тооцоо тэгээд өдөр мөн тийм болохоор хэдэн нэг хэл арган компани басж байна. Тийм. Гэтэ чиний сайн хэлсэн чинь бас байна заа. Одоо ингээд ямар нэгэн компани өөрөөр тооцоолж одоо технологи бүрийгөө сайжруулсан та. Одоо маш сайн ялдаг. Маш сайн өндөр түвшин чанартай болгоод шимтдэг том байна. Тэгээд тэрийг мундаг хийдэг бол тэгээд одоо зарим газар хөршөөсөөр нөж өсөг нэг манай хотын хэмжээгээр байхад 90 сарны хотынхаа хогоо бас ийшээ өгч болох байна. Тэгээд зүгээр өгч болно эсвэл бас ингээд тэр нэг хог боловсруулах газар бүс сайн хийдэг бол нэг бүрэл ашигтай ажилладаг бол тэгээд мөнгө төлөөд авъя гэдэг бас санагдав. Тиймээс хатан сайн хөгжүүлсэн байх юм байна. Тэр чинь цаашаа мөнгө бол авчдаг. Германаас тийгүүх байна. Угаасаа мөнгө боломжтой байх хэрэгтэй ямар нэгэн систем. Өөрөө хамтран нэг ирээдүйд байхын тулд өөрөө мөнгө олчихсан гэхээр чинь ажиллаж байгаа хүмүүсээ цалингаа өгч чадчих. Тэгээд маргаашийнх нь технологи ингээд сайжруулах гэсэн судалгаанд та тэндээс тодорхой хэмжээний мөнгө олж чадж байна. Тэгээд бид нараас юу гэдэг компаниуд хямруулж чадж байна. Дахин салбарууд нээж чадж байна. Тэгэхээр тэр бүх юм мөнгөтэй холбоотой тийм болохоор мөнгө хийж чадж байна гэх чинь маш мөнгө. Тэгээд ялангуяа хүмүүсээс хог ингээд бодлож авч чадж байна гэх юм бол бас хайж байгаа юм. Яа, хэдүүлэнгийн дараагийн бас нэг би нэг тэр хогийн техникээс дуусчихлаа. Бид нэр нэг яриаг хог юм заа. Бааш шүү. Тэр чинь барилгын хог багтаа. Шинэ байшин барилгыг дөрөв цент тооцсон. Тэгээд тэр барилгын хог тусдан ярьдаг байхгүй. Хогийн савыг ерөөсөө хийж болохгүй. Тэгээд бас recycling хог дээр аваач хайх газар байгаа. Гэхдээ ер нь бол ингэ дуучдаг байхгүй. Яг л тэр чинь нэлээд хүнстэй том хэмжээгээр дуучдаг. Тэгэхээр бид нэр ярьж байгаа. Тэгээд тэрийг дахин боловсруулаад юу болох вэ гэхээр дахиад барилгын материал үлдэх байхгүй. Яг барилгын материал дахиад шинэ барилгын материал үлдэх. Окей.
Өөр Стандарт хэрэг орох уу? Эсвэл хогийн тусааг байна уу? харин та нарт өөр ямар хаг толгойд орж ирж байна? Асуу. Би харин нас түрүү хэлчихүүтэй гэж бодоод байсан чинь надад бол болцсон л гэдэг. Хэдүүлээ бол яг үндсэн ямар хогоор ялгаагүй үедээ бүгд нь ярьсан. Тэгээд тавилга тийм том хэмжээний матрас энэ тиймэрхүү юмнуудаа яах вэ гэдгээр сан хавьянга. Нөгөө хэдүүлээ юм артсан юм байна шүү дээ. Монгол нэг тим юм болж байгаа байхгүй хэдэн онд гэдгийг санахгүй байна. Тэгсэн чинь нэг одоо үйлдвэр нэг компани нь тэнцээс гарч байгаа нөгөө шингэн хог хаялах юм уу? Тийм хортой бодис шингэнэ тэрийг туулгол гол руу урсгацсан гээд тэгсэн чинь туул бүр ингээд туул гол харанхтай болоод ингээ муухай болцсон байсан. Тэгэхээр тэр ийм шингэн төрлийн хогийг нэр яадаг бай. Аач бас амар ярих хэрэгтэй маш чухал зүйл тийм. Шингэн зүйлийн хог ингээд одоо юу хэмдэ цэвэрлэхгүй одоо гол руугаа хажин тэр гол байгаа бүх юуд урмал тэгээ заасан тэр бид нэр бүгд өгөх боломжтой. Тэгээ бас уснаар жоох хүмүүс ч гэсэн бас боломжтой тийм үү тиймэрхүү. Ямар цаанаас бас ингээ хойлоо заасан байдаг. Химийн компани жишээлбэл одоо манай бас урагшаач даалаа гэх өөр нэг бас тусмаа дэх хэрэгтэй баг манай хөтөл залгаатай. Тэнд нэг том компани байдаг химийн компани. Тэгээ тэднээс шингэн хог амих гарна. Тэгээд тэр хогийг гаргахаас зөндөө процессээс явуулаад тэгээд хортой гэсэн бүх юм гаргаж авдаг байхгүй. Тэгэл технологитой технологи байхгүй бол тэд ажиллаж болохгүй. Хамрын ийм технологитой ийм инвестмент хийж авах амжилт хэрэгтэй. Одоо гэрман зүгээр ингээд өөр бас нэг амархан жишээ одоо хамбургийн цахилгаан станц. Ер нь л их хамгийн сайн болдог уус номер 1 гэжсэн технологитой 46.5% efficiency та. Тэгээд тэднээс тэгээд янаас гарч утаа маш сайн цэвэрлэв. Яндан дээр нь очиж бид амсгалж байна. Тэгээд утаа ингээд цэвэрхэн гаргаж байгаа шиг усаа бас тэгэхгүй. Тэгээд усаа цэвэрхэн гаргахаас гадна бас ингээд зөндөө олон юм ахаар тэгээд жишээлбэл усаа ингээд процессыг ингээд жоохон хөргөөсөн те мотор хөргөөд шиг. Одоо процессыг хөргөөсөн тэр усаа голоос авчин тэгээд буцаа оруулна. Тэгээд гол руугаа оруулахдаа бас ингээд тодорхой хэмжээний температураа бас ингээд заасан байдаг байхгүй. Та энэс халуун байж болохгүй. Тэгээ хаяа ингээд уус болны бас ингээд одоо температурын дэндүү ихсэж юм бол тэнд уургадаг байсан зарим орнолоо ч юм уурхаа болно. Тэрнээс бас өөр юм та. Бүх юм чигээр системээр бүх юм өөрсдөө холбоотой оромжлол өгдөг жижиг хэмжээтэй жижиг заснаар тэднэрээ бүх юм заснаар. Тийм болохоор тэнд байгаа нөлөөг бас харж үзээ. Усаа та нар тийм хармаагаа халуун болгож болохгүй. Тэгээ хортой байж гэх юм бол энэтэй байж болохгүй, тэрнтэй байж болохгүй, тэдээ байж болохгүй бүх юм заасан юм байна. Тэр нь аль тэр ус бэлдэж байгаа. Тэр манай карантинаас уух чанартай. Уух хэмжээний квалитеттэй байдаг шиг нэрийн гаргаж байгаа. Ус нь ер нь бас яг ууч гэсэн ер нь тиймэрхүү тийм бараг тэр төвшөндөө цэвэрхэн болж гардаг байхгүй. Тийм болохоор ингээд одоо энэ тийм одоо Германы ус голны ресторан сан сэж авсан зүйлтэй. Яны үйлдэл байсан ч гэсэн яг тэр заавал байна. Өгөө шууд очиж авч байгаа. Аха. Тийм болохоор биас нотч бас бодчихсон. Бодчихсон. Тэр Монгол тэгээд агарын цэвэр байлуулсан юм бас ус газрын цэвэр байлуулж бас том юм асууж байна. Нэрээс ажиллах хэрэгтэй. Тэгээд нэг үгсэн хэлдгээр ус төрөөсөө дээрээсээ дарамт үзүүлэх хэрэгтэй. Гэтэ яг энэ бас насаад юм да. Тэгвэл компаниуд их ихтэй юу болдог гэхээр ашиглаад байна та. Одоо сүүлийн нэг хогийн дээр яг сүүлийнх нь Монголд ийм юм амирх тохиолддог. Хүмүүс аяг шаазангаа хаглаад тэрийг зөвхөн хогийн зав үйчдэг. Аль эсвэл хин нэг тарьсан тариагаа ч юм уу таглахгүй нөгөөх нь мултран шууд хогийн сав руу. Тэгвэл нөгөө хогийг зөөж байгаа хүмүүсийн гарлуу нь хатгах. Тэгээд нөгөө халдвар илүү дутуу юм дамжих. Тэгээд аюулгүй байдал бүх юм алдагддаг. Тэгэд миний санджаагаар нөгөө нэг юм дотроо юм бамбалддаг цаастай нэг юм л төр тиймэрхүү хогнуудаа хийж хайдаггүй л юу вэ? Германд тиймэрхүү одоо хогнуудыг яаж хаях вэ? Германд энэ зорилттой одоо жишээ нь шприц центр тиймэрхүү юмнууд бол эмнэлгийн зорилттой хог хаягдлал ялцчгүй тусдаа байх хэрэгтэй бах тий. Энэ нэг хурдан байсан тийш авах. Тийм болохоор ингээд тусдаа эмнэлгийнхэн ч гэсэн бас энэ хогийн савраг байхгүй бас тусдаа хайдаг. Тийм болохоор энэ нэг аюултай байсан гэдэг батарей шиг. Тэр шиг яах вэ?
Тэгээ өөр нэг шаазангаа хагалж хайх нь энэ бол зүгээр. Яг тэр нэг хог ирж авдаг зөөдөг систем угаасаа хүмүүсийн гараа ордог байхгүй. Ингээд компьютер тэр хонгоо хүмүүс чирж аваачаад машинаар ингээд тохоод өгчих. Тэр машин тэр ингээд сексээд хог нь авч тэгээд цаавч. Тийм болохоор хүмүүс яг хогоо гараа хийдэг байхгүй. Аха. Ихэнхдээ ингээд цааш нь хог ялдаг газар автоматар явуулчих. Тэр нь сайн ялгсан байх хэрэгтэй. Тийм болохоор шил угаасаа хараадаг юм чинь шилдэг тусна шилдэг. Тэгээд шаазан мадын чинь тиймэрхүү магасны дээр угаасаа гэж юм бол одоо цаана ажиллаж байгаа хүмүүс нь бид нар энэ дээр анхаарах хэрэгтэй, тэн дээр анхаарах хэрэгтэй. Тэгээд цаасан дээр жишээ үзэх юм байна гайгүй. Тийм болохоор тэр хүмүүсийг бас ингээд цаана ингээд ямар нэгэн аюул байх юм бол тэнцэн жоохон хэлдэг нэ. Тийм болохоор бас аяшаа зогоос анхаарах хэрэгтэй. Гайгүй бид нар ханарсан юм санагдав. Тийм болохоор тэр зүгээр. Гэхдээ тийм хортой хоёулаа билдэг тусны болох хэрэгтэй. Ясааки хөрөнгө хийчихээ. Сакийн хөрөнгө аваад өгч юм аа тэгээд юу вэ? Стандартаар цааш нэг савлаа тэгээд бас хинээ одоо юу гэдэг цааш нэг хийдэг компани зүй явуулдаг байхгүй. Тийм. Ортой маяг хэрэгтэй. Аяг шанс мөн зүгээр. Окей. За ойлголоо. Хог ялдаг. Бас тэрэн дээр бас ингээд одоо компаниуд бас хог хүмүүстэй бас тэрэлээ бас тиймэрхүү нэг хүмүүсийн гар амрах их орохгүй шаардлагагүй. Стандарт нэг хогны том савнууд тавих юм уу та германд гэж тиймэрхүү юм дээр бас анхаарах нь бас таалагдсан. Харин тийм ээ. Тэгээд одоо жинхнээсээ хог дуусахгүй. Аха. Одоо нөө хууль дүрмийнхэн чиглэлээс хогны төлбөр гэж байдаг одоо энэ германд. Тэгээ дээрэс нь ер нь хүмүүс хогоо буруу ялгаж хаяад байгаа тохиолдолд танаас нь тэр хүмүүс дарах хэмжээ авах ч юм уу. Тиймэрхүү юм байт юм болов? Юусэн торгуулаас эхэлчихв. Тэгээ. Хогоо буруу ялгалаа гэж торгохгүй заа. Аха. Окей. Чи санамсаргүй мэдхгүйгээр буруу хайлаад хүмүүс торгохгүй. Аха. Тэгээ чи мэдсээр байж. Буруу хаях юм бол торгон заа. Аха. Ер нь ингээд зарим хүмүүс ягаад мэдсээр ажиж буруу ялгадгийг эхний асуулт юм оруулж байна. Жаахан л явж байна. Нөгөө нэг төлбөр гэсэндээ. Одоо био хогтойч төлбөр 1-2 евроч болоо. Тэгээд өөр бааш барилгын материал дээр нэг нэлээд та 20 евроч болоо. Тэгээд үлдэгдэл хог дээр 8-9 евроч болоо. Яг буруу тавьж байна. Гэхдээ айл зүйлээ 2.8-аас 20 аль нэг байна гэдэг юм аа. Тэгээд нөгөө шар уутан даа нэг яаж нэг үн цэнтэй байцаа хийдэг пластик хийдэг. Тэр нэг байхгүй. Яг бодоод үзэх юм бол яагаад тэр шар нь өнгөө нэхэр шин тэрийг зүгээр ялах нь амар чухал. Яг л энэ чинь амар үнцэнтэй байсан цаашаа ингэ зөндөө дахин хэрэглэж чинь тэгээд илүүдэл бас амар олон даваа талтай гэдэг. Тэгээд нөгөө нэг хэрэг хоёр жишээ авчихсан. Шар нь өнгөө тэгээд нөгөө үлдэгдэл хог нь үнэтэй. 8 евро гэдэг. Тэгээд тэр нь ингээд зөндөө газар хэмжээгээр байдаг байхгүй хэрэг хог байна. Тэгээд тэрүүгээ тооцоод тэгээд сарын дараа нэг юу явуулсан. Тэгэхээр ингээд зарим хүмүүс үлдэгдэл хогноос шар удраа аваач хэлдэг байхгүй. Шар удрал дүүрнээс нь чамаагүй мөнгө төлөхгүй. Тийм болохоор өөрөө мөнгө багт төлнөөр тийм албаар буруу ялгчтай. Тэрнээр ингээд хүмүүс одоо тэр компаниуд нь анзаарах юм бол анхаарал 2-3 захиа очив. Тэгээд таахгүй бол цааш нь харгуул тэгээд бараг шүүхөртэй явах боломжтой. Одоо албаар гэх юм л да. Тэгэхээр хүмүүс мөнгө хэрэгтэй гэж албаар хийж байгаа асуудлуудаа. Тэгээд тэрнээс бидний нэг түүний сүүнээс авч байгаа юм да. Кастом цаасан дээр тэн дээр угаасаа хүмүүс угаасаа албаар хийж байгаа юм чинь барагддаг. Тэгээд нүүсээ хоёроос орж байгаа хэрэгцсэн. Баярлалаа. Сайн хогн төлбөр байдаггүй. Тэгээд харгуулгүй албаар буруу хийх юм. Тэгэхээр уянгаад манаас төвшөөгөөс сонирхож байгаа өөр асуултууд байна уу?
Ер нь бодсон бүх юмнууд асуусан юм шиг байна. Аха. За тэгээ төвшөөд маань битэрийн асуугаагүй. Гэхдээ ерөнхийдөө хүмүүсийн мэдчихвэл зүгээр шүү гэж байгаа тийм зүйлүүд байвал манай үзэгчтэй хуваалцаж. За. Ер нь бол бидний зүгээс хийж чадах ганц юм аль болох хог баг хайх. Яг зөв ял. Харин санаарч хэлмээр байна. Бид нар энэгээр амар том нөлөө үзэж байгаа шүү. Одоо дараах компани дараах ээлжтэй зүйлж байгаа шүү. Тийм хийсэн байгаа. Энэ хоёр амархан дээр сайн хараад их юм бол цааш нь хийж байгаа газрууд юм сайн чинь одоо Монголын нэрээр хийж байгаа тэд нар ч гэсэн нэг цаавцаа явах тусмаа ингээд тэглээд томд хөрөмжийн сайжрах юм уу та. Тэгээд тэд нарт нэг ажлыг хөндрүүлэхгүй аль болох хөнгөн болгох юм бол тэд нар ч гэсэн бас алдаггүйгээр ингээд юм аа сайн явчих боломжтой. Тэр нь бол энийг баярлалаа. Тэгээ ерөнхийдөө бол манай Монголд бол яг юм хогоо ялгах гэдэг ойлголт бол сайхнаас л одоо дөнгөж эхэлж байгаа юм билээ. Ер нь бол хүмүүс хит хэдийн янзаар би бас харсан чинь нэлээд олон янзаар ялгах юм билээ. Одоо жишээ нь ногоон саунд гэдэг юм бол хунзар сав болон гялгар уудны хог хаягдал, улбал шаардлахоор хөнгөн цагаан лаз болон металлын хог хаягдал, ихэртэн болохоор цаасан бүтээгдэхүүний хог хаягдал, цагаанд болохоор шилэн савлгааны хог хаягдал, бортон болохоор хүнсний органик хог хаягдал, сардан болохоор ахуйн аюултай хог хаягдал, харан болохоор дахин боловсруулах боломжгүй хог хаягдал энэ төр гэдэг ерөнхийдөө ангилж эхэлж байгаа юм билээ. Гэхдээ энэ бол жишээ нь дүүрэг болгонд байр болгонд одоохондоо ерөөсөй байхгүй. Тэгээд ер нь бол одоогийн байдлаар яг тийм нэг Улаанбаатар хотын одоо хог ангилан ялгах ч юм уу тиймэрхүү хилтээс одоо тэр төвүүд бол ерөнхийдөө ажлууд хийж эхэлж одоо хүмүүс ерөнхийдөө хог ялгахын одоо давуу талууд юу юм гэдэг ерөнхийдөө сурталчиж энэ төр болж байгаа. Гэтэ бас эргээд бидний зүгээс хэрвээ боломж нь байгаад тийм бол нөгөө сөөхөрөө ч гэдэм үү те байраараа бас нийлж агаад нөгөө Улаанбаатар хотын тэр нөгөө төвд нь өөртөө санал гаргаад манай одоо ингээд байр эсвэл хоёр байр голтоо байсан ч болно шүү дээ. Одоо манайх ингээд хороолтоо нэг ч гэдэм үү ингээд бидэд ингээд нийтээрээ ингээд ялгадаг хогтойгоо болмоор байна гэд ингээд бас нөгөө төр зэсгээ бас хараад суух гэхээсээ илүүтэй бас иргэдийнхаа зүгээс бид нар өөрсдөө юу хийж чадах уу гэдэг зүгээсээ анхаарад тэгээд өнөөдрийнхөө бидний ингээд нөгөө уянгаа төвшөө бид гурийн зорилго болвол Германд ерөнхийдөө хогоо бид нар ингэж ялгадаг. Хогоо ялгасных нь одоо бас даваа талууд нь юу юм те тэгээд дээрэс нь тэр ялгаад байгаа хог чинь дахин боловсруулагдаад бас ямар бүтээгдэхүүн болоод яаж байгаа ингээд ярьж байгаа. Тэгэхээр Германы ер нь хүн Герман гэлтгүү одоо ингээд энэ тентхийн улсуудын жишээг сонсоод тэгээд бас манай иргэд маань өөрсдөө энэ хогоо ялгах, хогоо дахин боловсруулах тал дээр илүү мэдлэгтэй болчих юм бол энэ тал дээр үйлдэл гаргахтаа бас илүү хэрэгтэй байх гэдэг утгаараа бас бид гурав өнөөдрийнхөө дугаарыг ерөнхийдөө хийх гэж хичээлээ. Тэгээд өшөөдөө аюул тийм бид одоо манай дугаарт цаг заваа гаргаад тэгээд бас бэлдээд тэгээд манай үзэгчдэд бас аюул тийм гоё мэдээллүүдийг тэгээд дээрэс нь аюул тийм зүгээр нэг ингээд өнгөрөх гэж бас аюул гоё нэг туршлагуудтай ингээд тэгдэг гэдэг аюул гоё баримттай бас ярьсан болохоор илүү гоё баялаг боллоо гэж бодож байна. Тэгээд төвшөөдөө бол дахиад баярлалаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд энэ хэлсэн хоёр дээр бид нар хийж чад хоёр юм хэлсэн. Энэ гурав дахь юм нэлчихв. Тэрний үгээр энэ хогоор мөнгө олж болдсон шүү. Тэгэхээр бас ингээд инженер төгссөн залуус ч юм уу та. Танаас тэгээ ямар нэгэн компанид аваад тэгээ энэ бүтээгдэхүүн гаргая гэвэл ингээд яг шинэ танаас юм уу одоо юу гэдэг ховцоноос ч юм уу төлж болно. Хогроо бас олж боломжтой шүү. Яг ховч нь бас амар хүнсэнтэй зүйлсээд германаар одоо тиймэрхүү сэдвтэй баг холбоод голд Uber гэж ярьж байгаа байхгүй. Тэгээс мараг юусэн Uber ч юу алтны юу гэдэг
Цааш дүгээр төрдөг. Надад л өгөөдчихгүй. Манай аль мөнгө нөөц гэж чимэг хэлж байгаа байхгүй. Хогийн хэмэсээр энэ хүнсэнтэй юм ба шүү бид нар түүхийн үедээ наагээд баг хинч авахгүйгээр гадаад тавьсан хүнсэнтэй одоо түүхийн үедээ шүү бид нар эднийг боловсруулаад одоо шинэ хийж байгаа шүү зүгээр амарснаар яхад нэг хөсөлгөрөөд нэг сагсан савнууд байна. Тэр нэг пластик савнууд тэгэж бас энэ хогноос өвдөрлөд тэгээд зарч байгаа байхгүй. Хэмэсээр явна нэг шинэ бизнес эсвэл ингээд өвдөрнээ яа би одоо инженер мэдлэгээ ашиглаж яадаг. Тэгээд бид нар юу хийж болж байгаа юм гэхээр түүхийн үедээ ер нь бол үнтэйч ер нь бол мөнгөөр хорлож авна. Гэхдээ бэлэн байгаа түүхийн үедээ очиод түүгээд авчихад бас амар дагуулсан гэж байна. Энийг бас мартаж байна. Энэ цаашаа нэг компани болоод хүмүүстэй ажиллах байна. Яг бас их боломжтой. Яг зөвхөн гэсэн бүтээгдэхүүн гаргана. Шил савнаач одоо манай шилдэг одоо хойны өдөө хагаар хэсэг хэрчэн нэг талаасаа ингээд одоо үед яригч байгаа наалар арчсандаа eerтэй зүйл бид нар хийж байна. Хоёрдугаас бид нар одоо юу байгаа юм та өөрсдөө ашиглаж тэрнээс таавал шинээр гаднаасаа болж ирэх юм гэхээр энийг бас санаж байна. Баярлалаа. Тэгээд сонсогчдоо өнөөдрийн манай дугаар сонсонд баярлалаа. Тэгээд та бүхэн мэдгүй бас нэлээд олон зүйлээ мэдж авсан гэдэгт бид гурийн зүгээс их хэмжээгээр найдаж байна. Тэгээд дараагийн дугаараараа бас та бүхэнтэйгээ илүү сонирхолтой дугаараар ерөнхийдөө уулзна гэдэгтээ итгэлтэй байгаа. Тэгээд бид гурыг тэгээд дээрс нь манай подкастыг ерөнхийдөө дэмжиж манай YouTube channel-ыг subscribe хийгээрэй. Тэгээд тийм та бүхэн бол манай подкастыг бол YouTube-ээс гадна бас Apple Podcast болон SoundCloud-оор аудио хэлбэрээр сонсох боломжтой байгаа. За тэгээд та бүхэндээ баярлалаа. Баяртай. Баян Монголиа бас маш их баярлалаа. Баярлалаа. Төгсгөлт нэг юм. Манайхан пластик уутнаас татгалзаад тэгээ болж өгөл дэлгүүр орохдоо өөрсдөө даав юм уу ямар нэг ууттай ороод тэр одоо гялгар уутнаас татгалзахыг маш их хичээгээрэй гэж уриалмаар байна. Түүнээс гадна нэг юм нэмж хэлэхэд ерөөхдөө бол бид нэг аюух кофе ууж явдаг штэ кофе шопуудаар. Тэгэхээр болж өгөл бас нэг удаагийн кофений аягнаас татгалзаад өөрсдөө аягтайгаа явж байгааг уриалж байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.